Сайн байцгаана уу манайхан. Өнөөдрийнхөө хичээлээр алгоритм C++-ийн програмчлалын хэл, Python програмчлалын хэл хоорондын ялгааг маш товчоор тайлбарлая. За хамгийн зүүн талд алгоритмаар бичсэн хамгийн анхны програм болох өмнөх бичлэгүүдэд тайлбарлаж байсан Hello World жишээ байна. За дараа нь C програмчлалын хэлний кодууд байна. За дараа нь C нэмэх програмчлалын хэлний кодууд байна. За хамгийн сүүлд дэлхийд даяар одоо хэрэглээ болж байгаа, тренд болж байгаа Python програмчлалын хэлний код харагдаж байна. За энэ дээрээс нэгэн зүйлийг маш товчоор хэлэхэд Python програмчлалын хэлэн дээр print hello world гэсэн анхны програмыг ажилуулхад нэгэн мөрөөр бичиж байна. Нэгэн мөрөөр. Тэгвэл C-ийн програмчлалын хэлэн дээр 7-8 мөр кодыг бичдэг байх нь байна. Тэгэхээр миний өгөх зөвлөгөө бол та бүхэнд маань төрүүлээд алгоритмаас сурчих. Харин дараа нь Python програмчлалын хэлээр сураарай. Ингэснээр та нар маань төрөл бүрийн програмчлалыг хийх боломжтой болж байгаамаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.